Эрдэнэт Майнерсын дараагийн алхацруулагч хэн бэ? Нэгдүгээр тойргийн нэгдүгээр эрх хэд хүрсэн гэнэ үү? За ингэж шууд ярианд орцгоё. Powered by Airplane. Аяли хөгжи. Бидэнтэй хамтран ажиллагч Сан Мигэл. Дурсамж бүтээх Тансаг амт. Flashback. Суперус Ашаира. За бидний ярих сэдв бол Эрдэнэт Майнерс баг бол одоо дараа жил дахиад коучоо сольж байгаа гэдэг тийм яриад дуулаад байна л да. Энэ нь бол Монголын гавьяа тасгалжуулагч Баяр Цагт. За Баяр Цагт тасгалжуулагчдаа саяхан бас сэтгүүр ирсүүдээр авраг авсан. Тэгээд Омны хөлгүүдэд эмгтэй баг дээр ажиллана гэдэг Баяр Цагт тасгалжуулагч дараа үеэр бас Эрдэнэт Майнерс багтай гэрээ хийгээд тасгалжуулагчаар ажиллана гэсэн тийм шуум бол яваад байна. Андар тасгалжуулагчны яах юм? Андар тасгалжуулагч одоо би бол зур халагдсан гэж сонсон. Гэтэ бол худлаа байгаасаа ассистент коуч бол байгаасаа гэж би бол хүсэж байгаа. Арай халагддаг багт тий. Тэгээд хэрвээ энэ үнэн бол мөн дээрээс нь бас Эрдэнэт Майнерс багт холбоотой мэдээлэл бол Волко. За Волко сүүлд нэг сайт яриа өгсөн байсан л да. Тэн дээр нь ихэд гол point нь хамгийн гол асуулт нь болохоор эрх хөлрийн ихэд аль багаас цоглох вэ гэсэн чинь эрх хөлрөл мэдэгдэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо л ихэд нэг Майнерс-ийн гэрээнд дууссан. Тэгээд Волко дээр бол угаасаа багууд бол үнэхээр шавж байгаа байх. Тэгээд хэдэн ч багаас хэдэн санал ярьж байгааг би бол мэдэхгүй байна. Яг Батны ирсэн бол Сэлэнг ирсэн хаа. Тийм Сэлэнг. Яг Батны ирсэн нь Сэлэнгээс л ямартаж байгаа. Тийм. Метал лидер ч бас өмнө жил нөгөө Болкотой ягаадсан мэт тий. Тийм шүү дээ. Метал мөн билүү? Тийм металтай бас гэрээтэй байж байгаа. Тэндээс бас гэрээний гас их асуудал гараад бас Болко бас ихний удирлын эдэн тоглолтод оролцож чадаагүй. Тэгэхээр энэ удирдал бол бас ихэд гэрээ бол амар сайн цаачин бол хийх байх. За тэгээ бас манайхан бас одоо үзэж байгаа бас дүүнер байвал те Баяр Цагт тасгалж бас мэдэхгүй байж магадгүй. Лигийн бас 2008, 9, 10 тэгээ 14 оныг асан хэлгүүд багийн бол 4 удаа лигийн авраггүй. Тэгээ 2014 оны нэг алдарт Инчоны Азийн наадамд бас анх удаага тий Аз ТV-с бас шилдэг 8-д шалгаруулахад бас байсан ахлах коуч. Би бол ерөөхдөө Баяр Цагт тасгалжчиг бол нэг коуч К гэж боддөө. Би бас итүүгнийг дүүк гэж боддог байхгүй юу? Энсээр дамжуул ихэд бол үнэхээр нэг яг яалчгүй скил ур чадвараар ингэж дүүк бол угаасаа ингэж скил ур чадвараар тамирчиг зодож ядаж одоо Купер флаг ч юм уу тийм тасарсан бүр хитрхи тасарсан итүүгэн болохоор бас яалтчгүй нэг өмнө сийсэн житэн би хэд үлээ 45-0 мэл лөө тийм амжилт авахгүй итүүгэн чинь тэгэхээр яалтчгүй би бол итүүгний дүүк гэж боддог тэгэхээр Баяр Цагт тасгалжчиг бол бас коуч К гэж боддог шүү. За мөн бидний дараагийн ялцах сэдв бол за драфтын 1-р тойргийн 1-р ирэх шүү дээ. Монголиос баг дээр байгаа. Тэнгүүд Монголиос баг ихэд бас багуудаас ингээд сонсон юм байна л да. Окей, 1-р тойрох ингээд одоо зарах одоо энэ мэж ингээд тоонондоо сольдсон шүү дээ. Тэр шиг тэгсэн чинь за эхлээд би бол багийн хэл үнэхээр болохгүй заяа. За. Нэг 2-3 баг санал тавьсан гэж байгаа. За эхний нэг баг нь болохоор за бэлэн 60 сая ингээд кэшэр өгье шүү. Бэлнэр өгье. Тэгээ нэмээд дахиад тоглогч өгье гэж 60 сая төгрөг шүү. Драфтын 1-р тойрхийн 1-р хэрэг авахын тулд нэг баг заяа. 60 сая төгрөг бэлнэр өгье. Тэгээд бас нэг тоглогч дахиад нэг тоглогч ч одоо юм тэгэл 30-40 сая явахгүй ер нь бол бодоход өгөө гэсэн чи эхлээд бол тэр багтайгаа ингээд окей зүү заа болцсон юм байсан юм байлээ. Тэгэхээр дараа тэгээд тэгсэн уусны дараа дахиад нөгөө баг нь холбогдсон ч юм бол үгүй гэсэн чинь өөр нэг баг 100 нэмэх сая төгрөгийн санал тавьсан гэж ах юм. Драфтын 1-р тойргийн 1-р эрхийг авахын тулд 100 сая төгрөгийн Монголиас багт бол тавьсан гэдэг шуум мэдээ байна. Яг надад бол мөнгөний аим гоо сонсогдож байна зөө 100 нэмэх 60 маар гэдэг солиулсулчмар тэгэнгүүт Монголиас чинь энэ жилээс сая одоо дээдлэр рүү дэвшээд гараад ирсэн тий. Тэнгүүт ирээдүйн амар чухал учраас өхөөгүй юу гэдэг. Өхөөгүй юу. Одоо чинь өөр нэг за магадгүй зүгээр том багуудад ч юм уу драфтын ихний тойрог жоохон мөнгө хэрэгтэй багууд ч юм уу тий. Тим сонголт очсон байсан бол Монголиас өөр багт байсан бол яг го зарж болно. Угаасаа ирээдүйн баталгаатай сайн тоглогчд нь ингээд багийн соёлоо олцсон учраас тэнгуутийг Монголиас гэдэг дүнгийн төвшөд гараад ирж юмгүйт ирээдүгөө бас май гэд өгөө явуулчаар айгүй хайр маа. Хичнээн их мөнгө ч гэсэн тий. Тэгээд ингууд одоо уг нь бол одоо манай дээдлийг чинь нэг 80 саяд бол ямар ч гарын тамирчин одоо баг санал явуул окей байхгүй юу 80 сая. Тэгэхээр драфтын 1-р тойрхийн 1-р ирэх одоо 100 сая гэдэг бол амар сонсож байна. Гоё юм. Тэгээд дөнгөж дээдлийг төлж тавьж үзээгүй нэг шууд 60 сая маяар үнэлж ин гэдэг чинь амар гоё хөгжиж ин гэдэг нь амар илтгэж шүү. Тэнгууд 1-р тойргийн 1-р ирэхээр угаасаа хин сонгохтайг угаасаа мэдчихэж байгаа л үү. Хин угаасаа мэдчихэж байгаа. Тэгээд Аян хамрын хувьд болохоор бас драфт нэрээ өгсөн байлаа аль биесээр. Тэгээд заашгүй дээ. Харин нөгөө хоёроор сонгох ховч чонхрууд багийн хувьд бол ерөөсөө л
Энэс би бэлчээрээ шүү салаавч өгöd байгаа юм билээ багууд ингээд мөнгө өгё гэхэд бол салаавч өгöd байгаа юм билээ ингээд. Зөв шүү. Ерөөсөө манай тоглогч аав нь манай яг ингээд ирээдүг аавнаа. Тэгээд тоглогч өөрөө хөгжүүлэн тэгээд ихэд ховд бол угаасаа ямар ч бид нар мөнгө хэрэггүй тоглож хийж байгаа юм хэрэгтэй гэж байгаа юм байна лээ. Харин Монголоос баг бол сонсож байгаа юм байл шүү багууд. Тэгээд магадгүй драфтын нэгийг бас тун удахгүй бас драфтын өдөр те шал өөр баг бас драфтын нэгийг сонгохыг бол үгүйсгүй саний дада Даллас шиг ч юм уу те. Маа Даллас гоё шээс шүү. 1890 оны түүхтэй Спаранс гаралтай шар ариг болох Сан Мигель нь Монгол албан ёсоор худалдаалагдаж хэдийнэ олонний таашаалыг хүртээд байна. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ хамт тэмдэглэх баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжийг бүтээн. Дурсамж бүтээх тансаг амт Сан Мигель бидэндээ хамтран ажиллаж байна. Супер H2 биеийн шингэнийг хамгийн хурдан хугацаанд нөхөх үйлчилгээтэй Супер H2-оос бидэнтэй хамтран ажиллаж байна. Мөн бас драфттай холбоотой Hustle Media гэдээ байдаг шүү дээ. Тэр хамгийн сүүл бас би бас нэг ярьжсэн да нэг ингээд үйл ажиллагаа зогсоолоо гэсэн чинь шууд гинэтхэн mock draft гэдэг нэг амар постероор гараад ирд юм бисээ сайхан харжсэн чинь тэгээд Hustle Media-г ирэхэд топ 10 тийм mock draft-ыг төлөө сонирхол л доо. За нэгт бол мэдээж бол Итүгний нэг хамныг бол Монголоос сонгоно гэж бол таамаглаж байна. Хоёрт бол Итүгний ням цогтыг бол хов чонхрууд гэж таамаглаж байгаа юм байна. Гуравт болохоор шүтээсийн Адиа гэж зал энэ бол бас нэлээ эвгүй залуу байли би цогцолноос харсан. За дөрөвт бол мэдээж Завхан Бродерс баг өсөх баярыг сонгоно гэж таамаглаж ялээ. За тавт болохоор CGC-ийн бэлэг ундрахыг болохоор Miners баг бол бас сонирхож байна гэдэг тийм одоо mock draft шинэ зүгээр таамаглаж штэ. Тэгмүүд бодонс болохоор Зол Бадрах гэх City-ийн за бараг 2 м нэг бас солгой бас нэлээ эвгүй өндөр залуугаа сонгох магадгүй ч бодож байгаа юм байлээ. За тэгээд 7 болохоор мөсийн ахлагч төгөлдрийг гэж бодож байгаа юм байна. 8 болохоор Циндавшиг бас CGC-ийн одоо 2 дээр тоглолтыг тэм залуу байлээ. За 3 болохоор уучлаарай 9 болохоор Хосваяр гээд Роялийн тоглогч бол 10-т City-гийн Маргад гээд за Маргадыг бол угаасаа тавхаас мэдэх баха MCB-ийн финал дээр бол угаасаа бас цорьсон залуу. Тэгээд надад энэ mock draft бол нэг тийм зөрүүдхэн малга. Гэхдээ эхний 3-оор л тэгээд Итүгний 3 л явах байх таа л гэдэг бодлоо надад. Тэр Чимболт ч нэр Вьетнам лиг тоглохгүй гэсэн тийм. Тийм, Чимболт бол Вьетнам лиг тоглохгүй гэсэн. Тэгээд би ерөнхийдөө бас энэ жилийн драфт болохыг ерөнхийдөө мэдчихээл өнгөрсөн жилийн драфтыг бас ухаж үзлээ л. Өнгөрсөн жилийн анхны драфт ер нь юу болсон, яасан, ямар тамирч одоо хаана байгаа, юу хийж байгаа ингээ бодоход би тэгээд бас weekend зүгээс бас өнгөрсөн жилийн драфтын эхний топ 5-ыг гаргасан байхгүй юу. Эхний бол 20 бол драфтлагдсан шүү дээ. Энэ бол эхний 5 болохоор би нэгт болохоор яалч чин хотыг оруулж байгаа. Энэ жилийн Rookie of the Year тэгээд бараг 20-с дэше авсан баг ганц rookie байх миний санаж байгаа шүү. Чин хотыг бол нэг тав хоёрт бол угаасаа драфтын хулгайд Эрик бол яалтчгүй байсан. SG Ipsen. Эрик болохоор угаасаа удирдлагчид бол Солонгосын лиг, оюутны лиг тоглоно гэж яригдж байгаа. Тэгээд бас удирдлагын дундаас Ebbs багтайгаа нэгдээд бол угаасаа харуулсан өөрөөгөө. За 3-т болохоор би болохоор Пүрвд орж байгаа залуу байгаа. Энэ болохоор Мөсийн бас тэрний өнгөрсөн жилийн cap байсан залуу байхгүй юу? 17-8 сонгогдсон. Дархан United сонгохдоо тэгээд яг дээд лиг тоглоагүй хөгжлийн лиг тоглож байгаад тэгээд өөрөөгөө ирэхэд нилээ харуулж байгаад налах Бison багтай гэрээ хийгээд улын дундаас сүүлээс ирэхэд ороод өөрөөгөө бас нилээ харуулсан залуу байхгүй. Дөрөвт болохоор би бас Санхүүгийн баяр тогтох гээд одоо Miners тоглолтыг залуу өнгөрсөн. Энэ бол бас удирдлагын бас нилээх минутаа байж байгаа. Яаж удирдлагын төсөл нэг дахнар нэрээдээ жоохон минутын асуудлаас болоод бас гараагүй л би бол бас нилээн потенциал гэж харж байна. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор мэдээж төмөр замын дэд итгэсэн сэлгэн модносын тамирчин Хурцбаатрыг би бол онцолж байгаа. Яалтчгүй бас драфтын би бол дээгүүр сонгох гэстэй тамирчин гэж бодсон уусаа дээгүүрт сонгогдож байсан. Тэгээ яг ингээд харьцуулаад mock draft-ыг харангууд өнгөрсөн жилийн драфт яг нурууны өндрийн хувьд бол жоохон ахын байсан шүү би харагдаад байгаа байхгүй юу. Ерөнхийдөө л метр 80-аас 85. За тэр нэг Мөсийн бэлгүүн баяр гэж залуу бас металл драфтсан. Тэр залуу л метр 95 6 байсан нь. Бус нь ер нь л айгуу жоохон одоо нурууны хувьд ч те энэ жилийн драфт бол ерөөсө битүүл ерөөсө өндөр ерөөсө баг хитэн одоо энэ mock draft-ын бараг 5 4 5 2 м-тэй шүү 2 м хүрсэн тийм байгаа учраас би л энэ жилийн драфтыг бас нэлийн цөөхөн мөртлөө амар чанартай драфт гэж хараад байгаа. Итүгний дундаж өндөр чинь 95 гэлөө. Тийм шүү гарааныханд нэм цогтой холбоод харчин яасан. Тэгээд тэрнээс чи 3 нь орж байгаа хэрэг амар өндөр болчих чинь тэгээ үгүйсэн. За яг ингэж хэлэх муу гэдэг бол одоо ялчгүй ярахаас өөр аргагүй одоо bust гэж байдаг шүү дээ draft and bust. Дээгүүр сонгосч юм эсвэл ингээд одоо өөртөө одоо олцсон боломж ашиглаж чадаагүй эсвэл одоо бэртэл гэмтэл одоо тим тоглогчид гэвэл жишээлбэл хасын хөлгүүд баг бол 10-11-ээр бол сонгосон байхгүй. Ихэд 2-10 жилийн хүүхдийг сонгосон. Тэр хоёр хүүхэд бол одоо энэ гадаа тоглож байгаа юм шиг байлээ миний сонсоор шүү. Тэгээд драфтын номер 2 бас Тэмүүлэн бас налах Бисоноос тоглож байгаа. Ерөөдөө бас энэ бол жоохон хангалтгүй тоглосон нөө гэж би бол харсан. Тэгээд
бас хэд хэдэн драфт юм бол яг одоо миний л хувьд ч тийм ерөөдөө бастууд бол байсан. Тэгээд ямар ч драфтууд бол ийм байна. За BCL бол за Металбог бол уусаа ялцчгүй чансгүй болчлоо. Ингээд 5 тоглолт 4 хожигдсон. Одоо энэ хэсээсээ гарах ямар ч чансгүй болцсон. Тэгээд одоо хүртэл дугаар болгоно баг хилдэг дөө. Одоо хүртэл тэгэл нэг тамирчны нөлөө бүтэн жилийн багийн нэг хөрөнгө төсөв одоо нэг багийн жилийн одоо зорилтыг яаж үгүй хийж ийн гэдгийг харж ийн. Мөн дэрэс нь нэг бодлын ийм юм аа. Ингээ BCL Монгол болж байгаа нэг айгүй гойцны бидний яг нэг финал болж байгааг бүр мартцсан байл. Харин тийм бүр. Одоо яг тэрэндээ ерөөсөө яг тэр нь надад жоохон юу санагдаад байгаа байхгүй. Ингээ уг нь финал гэдэг чинь бас амар чухал зүйл шүү дээ. Тэмүүдүүд яг финал ярьж байгаа хаалга. Яг нөгөө финалаас ингээд менежер бүр ингээд тусгаарлаа хийчлээ тий. Тийм тусгаарлаа. Тэр финалийн дээр хайп season ингээ байхгүй болж шүү дээ. Тэгээ мөн дэрэс миний анзаарсан нэг зүйл бол түрүү жилийнх шиг үзэгчтэй байх байгаа. Яг үндэ юм а гэрэнэ. Түрүү жилийн BCL бол бүр үнэхээр аим үзэгчтэйсэн. Тоглолт болгоно яг нэг Монголын шгшөө багаа дэмжиж байгаа юм шиг үзэгчтэй байсан байна. Энэ жил бүр үнэхээр хоосон билээ. Бүр яалтч үнэхээр энэ тэгэхээр яг юундаа байна би бас сайн мэдэхгүй байна яг. Яг манайхан жоохон дөжөрцөн болов гэхгүй. BCL аам болчлоо шүү дээ. Тийм. Бас тийм. Нөө FIBA дээр шиг том тэнцэн биш болохоор тэр гэхдээ BCL нөгөө оноо цуглуулдаг болсон гэсэн шүү дээ FIBA шиг. Тэнгүүт тэр нөгөө оноо их авах бага авахын дараа жилийн BCL-ийн нөгөө тоглолтын хуваар мөвөр таарах баг магуу тэсэг мэсгэд нөлөөлд юм ер нь. Тэр нэг тийм байлаа. Ерөөдөө FIBA-гийн шинжлэхтэн дүрмээр болохоор одоо оноо цуглуулах зарчимтай болж байгаа юм байлээ л дээ. Хоёр баг тоглоод хоцсон баг нь 2 оноо авна, хожигдсон баг нь 1 оноо авна. Харин огт тоглоогүй баг нь тэг оноо аваад 0 болт юм байлээ. Тэгээд хөлбөд багийн болохоор одоо 4 тоглолт тэгээд 8 оноотой нэг ч хожигдоогүй бол бүсийн 2-т явж байгаа юм байлээ B группийн. Харин B группийн нэг талаар New Taipei Kings 11 оноотой 6 тоглолцсон 5 хожоод 1 хожигдсон байгаа юм байна. Манайх нэг хожиж шүү дээ сая. Тий. Тэнгууд одоо хөлбөд багийн үлдсэн 2 тоглолтоо бүгдийг хожиж юм бол нийт 12 оноотой болоод ерөөдөө дээр нь гарчих юм байлээ. Тэгэхээр New Taipei Kings бол нэг одоо нийт тоглолтоо дуусаад тоглохгүй. Төрүүлээд олон тоглолцсон шүү дээ. Тэгтээ тэр нөгөө авсан оноо моноод дараа жилдээ нөлөөлөх металлын жил ингэж чинь амар муу тоглолцлоо шүү дээ тий. 5 тоглолт 4 хожигдсон гэдэг чинь тэр нь ингээд дараа жилийн BCL-үүд нөлөөлөхгүй юм байлаа. Тэгээ BCL болохоор одоо ингээд эхний 2 зоо байгаа AB 2 групп тийм энийхээ нэг эхний гарсан 2-2-ын хоорондоо зүрж тоглоод тэгээ ингээд финалын цаашаа BCL-аар үргэлжлэх юм байлээ. Сэлэн бодос багч нь юу хөгжлийн лигээс нэг тамирч авсан илээ. Хишиг баяр гээд нэг тамирч авсан илээ. Дээдлигийн багтаа юу? Тийм сэлэнгийн 3 жилийн гэрээ гээд тэгээ дээдлигийн багтаа авсан гэлөө дээ. За бидний хамгийн сүүлийн ярилцах сэдв болохоор ерөнхийдөө энэ жил ирсэн энэ топ төвчний лигонрууд маань одоо импорт тамирч маань хаана юу хийж ийн амарж ийн үү эсвэл өөрөөр одоо усын лигүүд тоглож ийн үү гэж би ч судаллаа л та. Тэгсэн чинь Cosmos хувьд болохоор угаасаа Порто Рикогийн лигт бол Mets гэдэг багт бол аль хэдийн гэрээгээд угаасаа тоглож байгаа. За тэнгууд Lance Thomas гээд байсан шүү дээ. BCH Knights рэпер. Тэгээ рэпер Lance болохоор ихэд одоохондоо сагсаа жоохон тоглохгүй юм шиг харагдсан зөв Instagram-ыг харахад илүү жоохон рэп хөгжмөө гэдэг илүү жоохон хөгжмөө хийж байгаа харагдал баахан тийм шинэ видео music видео цацаж мацааж ирэхэд цаач юм бол харин Penny гэвэл болохоор ялч нэг 2 жил угаасаа BCH Knights гэрээтэй дараа жил удаад угаасаа дахиад Монголд ирнэ. Тийм учраас энэ удирдал бол ирэхэд одоо бол яг нэг буцаад Америкт очсон тэгээд бэлтгэлээ гээл ирэхэд хүүхдүүдэд цагаас асуудал байж шиг харагдана лээ. Тэр нөгөө нэг юуны BCL-ийн хүлгүүд тоглоод байгаа лигоноор үлээ шүү. Чиманга. Тэр чинь айгүй аялаа. Тийм айлаж байх тий. Айгүй хөгжилтэй аюул тий. Тэгээ Чимангийг нэг сториг бас үзүүлчихтэй. Ямар ч болоод байгаа гэдэг. Галаас Чамангач угаасаа бас өмнөх тугаад ирсэн дээтэнд бас сурч ирсэн майктай сурч ирсэн залуу шүү дээ. Тийм. За өөр бас импорт тамшаал гэвэл Дэн Акков болохоор Тунисийн лиг тоглож байгаа юм байлаа. USC Monster гэдэг нэг тийм лигт тоглож байгаа юм байлаа. Харин Diamondstone за манай Эрдэнэч болон бас нэлээд сенсац тавьсан шүү дээ. Хилийн 20 тавьж байлж байгаа. За ч тийм явцсан байлээ. Тавьсан байлээ. Stone болохоор Либан улсын D1 тоглож байгаа юм байлаа. Division 1-ийн лигт NCAA-гээ баг тоглож байгаа юм байлаа. Тэгээ бидний мэдэх Kenny болохоор бас Либан тоглож байгаа юм байлаа. Гэтэ D2-т нь Central Club гэдэг D2-т тоглож. Үнэхээр гоё тоглогч юу. Бас дараа жил бас Kenny шиг тийм тоглогч би бол хармаар л байгаа юм нэрд бол. Freshback app-аас Coca-Cola-ны бүтээгдэхүүнүүдийг бөөндө захиалаад 60,000-аас дээш төгрөгийн захиалга бүрт хүргэлт үнэгүй бөгөөд
100-200 мянган төгрөгийн захиалга бүрт бэлэгтэй урамшууллыг эдлээрэй. Та бүхэн өөрийн хүссэн ус сундаага захиалаад хөргүүлээд аваарай. Бидэнд хамтран ажилладаг Freshback. За өнгөрсөн дугаар дээр хэлсэнтэй цахам буруу бас баг тарж байгаа гэдэг мэдээлэл бол худал болж таарсан. Тийм утгач цахам буруу бас баг бүр улам менежментээ шинжилээ, сайжруулаад дараа жил бас NBA, FIBA тоглож ирсэн, Европын лиг тоглож ирсэн тийм легионерыг авчихад аль хэдийн гэрээ хилцээр нь бол болцсон гэж хэлээ. Мөн дээрээс нь 7-8 сард болохоор одоо багууд ч ингээл оф сизон дуусаа шууд амрахгүй байгаа шүү дээ. Инхэд гадаад руу явж сандаа бэлтгэл хийгээд байгаа. Мөн дээрээс бас Сидней жишгээр бол Broadus баг болохоор 7-8 сард багаараа Солонгос авч бэлтгэл хийх юм билээ. Бас Солонгосын багуудтай тоглоно. Тэгэхээр бас дараа жил бас бид Солонгосын тэгэхээр бас бид дараа жил бас цахам буруу багийг бол амар шинэ өнгөдөгтөр бол харах юм байлээ шүү. TLG багч тарж байгаа гэсэн үү? TLG баг тарж байгаа гэж би сонссон тий. Тулдсэжлүүлэгч хаашаа явж байгаа гэлээ. Нэг газар руу явцсан тий. Бас нэг өөр улсын лиг тасгалжуулах гээд. Тий. Тийм байна. За тэгээ бидний энэ удаагийн дугаар ингээ өндөрлөж байна. Basketball Kardashians episode 32 powered by Airplane аяли хөгжөөрөөтэйгээр явдаг байгаа. Мөн бидэнд хамтран ажилладаг Freshback, Superos Asahi H2, San Miguel Beer бид бүхэнд хамтран ажилладаг үлээ. За тэгээ дараагийн дугаар уулзцай. Түр баяртай. Powered by Airplane аяли хөгжий. Бидэндээ хамтран ажиллагч San Miguel дурсамж бүтээх тансаг амт. Freshback. Superos H2.